Сургуулийн орчинд хүндний ус болоод ариун цэврийн газрын стандарт ба хүртээмж бидэнд яагаад хэрэгтэй вэ? 13-аас 18 насны өсвөр насны хүүхдүүд өдөрт 2-2.5 литр ус уух шаардлагатай байдаг. Тэгвэл бид сургууль дээр суралцахын хувцастай ус уухгүйгээр 6 болон түүнээс дээш цагаас суралцах юм бол яг юу болох вэ? Ус уухгүйгээр 6-аас дээш цаг сургууль дээрээ суралцах нь бидний анхаарал тогтоох чадварт сүргээр нөлөөлдөг. Мөн арьс хурааших, чэсний давтамж багасдаг. Тэрнийхээ үр дүн бид болохоор бөөрийн маань үйл ажиллагаа сүргээр нөлөөлөх, зам толгой эргэх, ядарч цөлдөх гэсэн шинжилгээнүүд илэрдэг. Ийм учраас бид сургууль дээрээ суралцахдаа заавал 500 мл-ээс 1 литр усыг тогтмол ууж явах хэрэгтэй гэдэг байна. Монгол улсад дундны ус нь МС 0900/2018 гэсэн стандартаар зохицуулагддаг. Энэ стандартын хүрээнд химийн найрлага ороогүй, бактериологийн чанар E. coli, бактери илрээгүй байх, тунгалаг өнөргүй, бохирдолгүй сургуулийн сурагч бүрт хүрч чадхаар хүртээмжтэй байх гэсэн залтууд орж ирдэг юм байна. Орхон аймгийн ерхий боловсролын 1-р сургуулийн 1-р байранд нийтдээ 3 ус шүүгч болоод 5 анги өөрсдийн гэсэн ус шүүгчтэй байдаг юм байна. Энэ нь яг 1-р байранд суралцж байгаа 1600 гаруй сурагчдад хангалттай сайн биш хэдий ч гэсэн хэд бас муу ус хүрч чадахгүй байгаа гэсэн үг бас биш. Тэгвэл яг дундаж хүртээмжтэй байгаа гэсэн үг. Ерөнхий энийг яг яаж харж болох юм бэ гэвэл завсарлага болгоноор ус шүүгчэн дээр хүүхдүүд ойчлоод цалжилгээс хоцорч байгаа байдал ерөнхийдөө нэлээд харагддаггүй. Энэс гэх юм бол яг хэд сайн биш ирний бас хэд мууч биш хүрч чадж байгааг нь харж болох юм аа. Бид биедээ шингэн бодис сураахын хэрэг гадагшлуулах шаардлагатай байдаг. Тэгвэл сургуулийн орчинд ариун цэврийн байгууламжийн стандарт бидний шаардлагад хэрхэн нийцгэж байх ёстой вэ? Монгол улсад ариун цэврийн байгууламжууд болохоор MNC 6047/2009 гэсэн стандартаар хэрэгжиж явдаг юм байна. Энэ дотор болохоор гар угаах нөхцөл бүрдсэн, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөөнд тусгаарлагдсан байх, халаалт болон гэрэлтүүлэх сайн байх, орчны бохирдолгүй байх ёстой гэж заалт юм байна л да. Миний бодлоор гэх юм бол сургуулийн ариун цэврийн хамгийн хэрэгтэй зүйл нь тусгаарлалт байдаг. Ерөнхийдөө бол хүүхд тухайн ариун цэврийн ороод бие засахад тусгаарлалт буюу ийм хаалах маш сайн байх хэрэгтэй гэдэг санагддаг. Тэгэхгүй юм бол 10 жилийн хүүхдүүд энийгээ шоглох ингээд тийм зорилготойгоо дээрээс нь харж марахад ерөнхийдөө хүүхд ингээд тэрнээс эмээгээд сургуультай бийцэж чаддгүйгээр ингээд маш удаан өөрийнхөө шийсийг бариад яваад байдаг. Энэ ерөнхийдөө бидний биед сүргээр нөлөөлдөг учраас миний хувьд бол тусгаарлалт гэдэг хамгийн чухал байх хэрэгтэй. Эцэст нь гэхлээр сургуулийн ариун цэвэр болон унтны усны стандарт гэдэг бидний эрүүл мэнд болоод сурч боловсрох хэрэгцээнд ийм хэрэгтэй байдаг юм. Хоёрдож бидний энэ хэрэгцээнд зориулаад бид нар бас өөрсдөө гэсэн үүргээ ухамсарлах ёстой гэсэн үг шүү. Дээр дурдсан шиг сайн ингээд дээрээс нь хараад ингээд бусдаа эвгүй байдал үүсэх гэдэг ийм хүзүйл гарахгүй байгааг хүсье. Тэгээд энэ түрээд миний бичлэг дуусчихъя. Анхаарлаж үзсэн та бүхэнд баярлалаа.